Иран улс дайныг хэвчлэх 5 заалт бүхий төлөвлөгөөгөө танилцууллаа. Америк нэгдсэн улсын дайны яам ойролт оронд руу агаарын десантын 2000 цэргийг оруулах тушаал гаргасан. Орос улсын улсын нефтийн экспортын хүчин чадал 40%-аар буурсан байна. Шүүхээс Meta, Google компанийг медиа платформуудын дизайн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандсан гэж үзлээ. Мянга 400 жилийн дараа Английн сүмийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдсон байна. Арамдрагаас ашигтай олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэдэг Тэнгэрлэгсийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэнэ. За, Иран улсаас Америк нэгдсэн улсаас Пакистанаар дамжуулан ирүүлсэн гал зогсоох саналыг албан ёс орны цааш өөрийн гэсэн 5 зүйл бүхий хэлэлцээний төлөвлөгөөг дэвшүүлсэн байна. Ираны төрийн телевизийн мэдээлж байгаагаар Техран энэхүү дайныг тавьж байгаа нөхцлүүд нь хангадах хүртэл дуусгахгүй, тэр хүртэл бус нутаг даяар цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн байна. Тэгвэл Ираны дэвшүүлсэн гэж байгаа саналуудыг дараах гол шаардлагууд багтаж байгаа. Юун түрүүнд мэдээж дайныг зогсоох, Ираны албан тушаалтнуудыг онилсон хадлуудыг таслан зогсоох, намын Ираны эсрэг дахин иймэрхүү дайн эхлэхгүй байх баталгаа олгох, намын одоогийн дайны нөхөн төлбөрийг нөхөж төлөвлөх, түүнчлэн Ормосын хоолойг Ираны хяналтанд хിവэр үлдэх. Эдгээр шаардлагууд нь ялангуяа дэлхийн нефтийн 20% нь дамжин өнгөрдөг гэж байгаа Ормосын хоолойн хяналтыг хадгалах асуудал дээр Америк нэгдсэн улсын зүгээс хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй нөхцөл байж болно. Ираны тавьж байгаа шаардлагуудыг авч үзэхээс нааш хэлэлцээ хийх бодол байхгүй гэдгээ Ираны гадаад хэргийн яамнаас анхааруулсан. Нөгөө талаас цагаан ордны зүгээс хэлэлцээ бүрэн зогсоогүй үргэлжилж байна гэсэн байр суурьтай хിവэр. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карл Левит Иран ярилцах сонирхолтой байгаа нь тодорхой болсон. Ерөнхийлөгч сонсоход билээ гэж хэлсэн байна. Үүний өмнө Дональд Трамп өөрийн биеэр Иранаас бэлэг ирсэн хэлэлцээрт хүрэх сонирхол нь тод харагдлаа гэж хүртэл хэлж байсан. Гэхдээ ямар бэлэг ирсэн тухай бол тодруулаагүй. Одоогоор Америк нэгдсэн улс 4-6 7 хоногийн дотор дайныг дуусгана гэсэн зорилттой хിവэр хадгалж байгаа. Дональд Трамп 5 дугаар сарын 14-нд Бээжинд айлчлах тов гарсан байгаа нь Вашингтон энэ хугацаанд багтааж зөрчлийг намжаах сонирхолтой байгааг илтгэж байгаа хэрэг. Гол асуудал нь хоёр талаас тавьж байгаа хэлэлцээрийн саналын зөрүүтэй байдал. Пакистанаар дамжуулан Иранд хүрэгцэн гэж байгаа Америк нэгдсэн улсын 15 зүйл бүхий саналд 20 арга хэмжээг цуцлах, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, Пуужингийн хэрэглээнд хязгаар тогтоох, Ормосын хоолойд дахин нэг зэрэг заалтууд орсон. Гэхдээ эдгээрийг Ираны талаас хэд нэг талыг барьсан үндэслэлгүй гэж үзсэн байна. Мөн бодит байдал дээр байлдаан ширүүсээр байгаа. Иран, Израиль болон Персийн булангийн орнууд руу Пуужин дроны товтлогоо хийж, үүний улмаас Кувейтийн нисэх буудалд гал гарсан байна. Израилийн зүгээс Техран болон Исфахан дахь цэргийн объектууд руу агаарын цохилт өгсөн. Үүнтэй зэрэгцээд Хезболлотой Ливанд хуурай замын толголдаан өрнсөн хിവэр байна. Ираны зүгээс гал зогсоох альва хэлэлцээрт Ливаны нөхцөл байдлыг багтаах ёстой гэж шаардаж байгаа нь энэхүү зөрчлийг улам төвөгтэй болгож байгаа юм. Зуурчлагч улсуудын тухайд Пакистан болон Турк улс боломжит зуурчлагч болж ойрын өдрүүдэд нүүр тулсан яриа хэлэлцээ эхэлнэ гэж үзэж байгаа. Дүгнээд харах юм бол хэлэлцээ бүрэн нураагүй ч гэсэн урагшлахад хэцүү байдалтай цэргийн мөргөлдөөн үргэлжилж байгаа. Хоёр талын шаардлагууд огтлолцохгүй хിവэрэ байгааг харж байна. Иран улсад байгаа дайнтай холбоотойгоор Америк нэгдсэн улс ойролт орондод Иракийн дайнаас хойших хамгийн том цэрэг зэвсгийн дайчилгааг хийж байгаа. Тэнгисийн болон агаарын хүчнийхэн нийлээд 7000 орчим цэргийн дайчилгааны асуудал яригдж байгаа юм. Тэгвэл дайчилгааны цар хүрээ Вашингтоноос авч болох цаашдын хувилбарууд мөн одоо хүртэлх товтлогоонуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг багслан хүргэх гэж байна. Юун түрүүнд 2 дугаар сарын 28-нд эхэлсэн Америк нэгдсэн улс Израилийн хамтран хийсэн агаарын товтлогоо одоогийн байдлаар Иран даяар 9000 гаруй байг онилсон. Үүнд цэргийн байгууламжууд, Пуужингийн баазууд, дрон үйлдвэрлэлийн төвүүд багтаж байгаа юм. Түүнчлэн 140 гаруй усан онгоц усцсан мөн гэмтсэн гэж мэдээлсэн байна. Хариуд нь Иран, Израиль болон Персийн булангийн орнууд болон Америк нэгдсэн улсын баазууд руу бараг өдөр бүр шахуу Пуужин дроны товтлогоо хийж байгаа. Мөн дэлхийн нефтийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг Ормосын хоолойгоор явах
хүлгүүд үүний улмаас 95% буурсан байна. Тэгвэл Америк нэгдсэн улсын дэвсгэр хүчний дайчилгаа хэр зэрэг өргөн хүрээнд байгааг наривчлан харах юм бол Америк нэгдсэн улс бүс нутагт ойролцоогоор 7,000 цэргийг илгээсэн байж магадaltaй. Үүнд USS Tripoli хөлөг болон 31-р тэнгисийн явган цэргийн нэгж, USS Boxer болон 11-р тэнгисийн явган цэргийн нэгж, энэ хоёр нь нийлээд 4,500 цэрэг гэсэн. Үүн дээр нэмээд 82-р десантын дивизийн 2,000 орчим цэрэг дайшлагдсан гэх мэдээлэл байна. Эдгээр хүчнүүд нь стратегийн чухал байршлуудыг эзлэх богино хугацааны тусгай ажиллагаанд зориулагдсан юм. Харин урт хугацааны хуурай замын дайн хийхэд хангалтгүй гэж аюулгүй байдлын салбарыг шинжээж үзэж байгаа. Тиймээс Вашингтоноос дараах хувилбаруудыг цаашид авч хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаглал байна. Үүнд Ормосын хоолойг нээх тээврийг хамгаалах, мөн Ираны иргэн дагуух пуужингийн баазуудыг устгах, нефтийн гол зангилаа Харк арлыг эзлэх. Гэхдээ энэ Харк арлыг эзлэх боломжит хувилбар нь хамгийн өндөр эрсдэлтэй байна. Харин шинжээчдийн үзэж байгаагаар хамгийн бодиттой хувилбар нь Ормосын хоолойн аюулгүй байдлыг хангах зорилготой хязгаарлагдмал цэргийн ажиллагаа гэж хэлж болохоор юм. Одоогийн Вашингтоны цэрэг зэвсгийн дайчилгааны нөхцөл байдал нь бүрэн хэмжээний дайн эхлүүлэх гэхээсээ илүүтэй дарамт чахалт үзүүлэх зорилготой гэж дүгнэж болохоор байна. Асуудлыг дипломат замаар шийдэх орон зай ч гэсэн байгаа хэвээрээ Пакистаны зүгээс зуршлагчийн үүрэг гүйцэтгэх саналыг аль хэдийн гаргасан. Америк нэгдсэн улс болон Ираны хооронд яриа хэлэлцээ зохион байгуулахад бэлэн гэж Пакистан улсын ерөнхий сайд энэ 7 хоногийн ихэр мэдээлэлтэйсэн билээ. Дараагийн онцлог мэдээг хүргэе. Орос улбаны улсын нефтийн экспортын хүчин чадал дор хаяж 40% зогсох байдалд орсон гэж өнөөдөр Reuters агентлаг зах зээлийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна. Орос улбаны улс нь өөрөө дэлхийн 2 дахь том нефт экспортлогч улс. Энэхүү экспортын хүчин чадал нь 40% буурах эрсдэлд ороод байгаа нь тус улсын орчин үеийн түүхэнд хамгийн ноцтой нийлүүлэлтийн тасалбалд тооцогдож байгаа юм. Мөн Ираны дайнаас шалтгаалan нефтийн үн баррел нь $100 давсан байгаа ийм үед нефтийн экспортын орлого нэмэгдүүлэх боломж үүсээд байсныг нь хязгаарлах бас нэгэн хүчин зүйл байж болзошгүй. Нефтийн салбар нь Орос улбаны улсын төсвийн орлогын гол их үүсвэр. Нийтдээ 2.6 орчим их найд $1 эдийн засгийн гол тулгуур салбараа гэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь ойролцоогоор 20% нь нефтийн салбараас хамааралтай байдаг. Гэвч Украины зүгээс энэ сард Орос улбаны улсын нефт шатхууны экспортын дэд бүтцэд чиглэсэн дроны довтлогоо эрчимжүүлж баруун бүсгийн 3 гол экспортын бомбуудыг онилсон байна. Тэдгээрийг харах юм бол Хар тэнгис дэх Новороссийск, Балтийн тэнгис дэх Приморск, Уст-Луга бомбууд их бага хэмжээгээр хохирол учирсан байна. Reuters-ийн тооцоололоор хамгийн сүүлийн довтлооны дараа өдөрт ойролцоогоор 2 сая баррел буюу Орос улбаны улсын нефтийн экспортын хүчин чадлын 40 орчим хувь нь лав гарагийн байдлаар саадсан гэж байгаа дотор саяны дурдсан Приморск, Уст-Луга бомбууд нэмээд Украины улсын нутгаар дамжин өнгөрдөг Унгар, Словак руу хүрдэг Дружба нефтийн хоолой багтаж байгаа. Киевээс Оросын станц нефт боловсруулах үйлдвэрүүдийг инхүү онилж байгаа тухайга тайлбарлахдаа нефтхийн орлогыг нь бууруулж цэргийн чадхыг нь сулруулах зорилготой гэж тайлбарласан юм. Харин Орос улбаны улсын зүгээс Украины эдгээр цохилтуудыг террорист хаалтгаа гэж үзэж байгаа. Улс заяар аюулгүй байдлаа чангатгасан. Халбад өртсөн гэж байгаа бомб нефтийн хоолойнуудын нэг болох Дружба хоолой нэг хэсэг нь өнгөрсөн 1-р сарын сүүлчээр Оросын зохилтоос сууж гинцэн гэж Киевээс ах мэдээлж байсан. Үүний дараагаар Словак, Унгар улсууд энэхүү нийлүүлэлтийг нэн даруй сэргээхийг Киевээс хатуу шаардсан. Өдөрт 700 мянган баррел хүртэл нефт ачих хүчин чадалтай Новороссийскийн терминалийн тухайд энэ сарын ихэр болсон дроны томоохон товтлогооны улмаас төлөвлөгөөнөөс доогуур хэмжээнд ажиллаж байгаа юм. Мөн Европод Орос улбаны улстай холбоотой танкеруудыг удаадараа саатуулж байгаагаас болоод Мурманск бомбоос гарах Арктикийн нефтийн экспорт өдөртөө 300 мянган баррелээр тасалдаад байна. Гэсэн хэдий ч Орос улбаны улс Хятад улс руу хоолоогоор тасралтгүй нийлүүлэлт хийж байгааг анхаарах хэрэгтэй. Үүнд Соковородино, Мохе, Атасо, Алашанко чиглэлүүд багтаж байна. Мөн Казимино бомбоор дамжуулан Эспо төрлийн нефтийг далайгаар экспортлж байгаа юм. Эдгээр 3 чиглэлд нийлээд өдөрт ойролцоогоор 1.9 сая баррел нефтийг нийлүүлж байгаа гэсэн тооцооллыг танилцуулсан байна. Үүнээс гадна ойролт орон дахь Сахалины 2 төсөл өдөрт ойролцоогоор 250 мянган баррел нефтийг тээвэрлэж байгаа дээр нэмээд хөрш Беларусь улсын нефт боловсруулах үйлдвэрүүдэд өдөрт ойролцоогоор 300 мянган баррел нефтийг нийлүүлж байгаа гэлээ.
За өнөөдөр сошиал донтолтын асуудлыг сошиал платформуудыг үүсгэсэн эзэмшигч компаниудтай холбож буруутай гэж үзсэн анхны тохиолдол гараад байна. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотын тангарагтны шүүхээс Instagram болон Facebook-ыг эзэмшдэг Meta, мөн YouTube-ыг сошиал платформын онлайн мөн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандсан. Үүний улмаас сошиал донтолт үүсгэд нөлөөсөн гэж үзсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрийг нарийн харах юм бол эдгээр платформуд хэрэглэгчдэд учрах эрсдлийг хангалттай анхааруулж чадаагүй. Тэдний үйл ажиллагаа хэмжлэгч талд бодиттойгоор хохирол учруулсан гэж дүгнсэн байгаа юм. Шүүхэд хэмтэл гаргасан хүнийг харах юм бол KGM гэх товчлолтой огийн ихний үсэг нь эдгээр гэсэн. Калигийн 20 настай энэхүү эмэгтэй нийт 3 сая $10 нөхөн төлбөр олгохоор нэххээр шийдвэрлэж хариуцлагыг нь Meta компани 70%, YouTube 30% гэж шүүхээс хуваарлсан байна. Энэхүү хэргийн ач холбогдлыг харах юм бол хэрэг нь 1600 гаруй нэхэмжлэгчтэй томоохон багц хэрэгүүдийн анхны шүүх хурал байсан. Мөн сошиал медиа компаниудыг донтуулах шин чанартай бүтээгдэхүүн бүтээсэн гэж буруутгаж байгаа анхны шүүхийн шийдвэр болж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид үүнийг зөвхөн нэг хэрэг биш, бүхэл бүтэн салбарт хариуцлага тооцож эхэлсний дохио боллоо гэж тодорхойлж байна. Нэхэмжлэлийг анх гаргасан Кали гэх эмэгтэй тухайн үед насанд хүрээгүй байсан. Шүүхэд тэрээр сошиал медиаг бараг тасралтгүй ашигладаг. Үүний улмаас сэтгэл гутрал, түгшүүр, биеийн дүр төрхийн гаж ойлголт үүссэн. Мөн өөртөө итгэл, өөрийн үнэлэмжт нь хүчтэй нөлөөсөн гэж мэдүүлсэн байна. Харин Meta болон Google-ийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж давс заалт хайл хэдийн хэлээд байгаа. Тэдний зүгээс өсвөр үеийнхний сэтгцийн эрүүл мэндийг ганцхан аппликейшнтэй холбож тайлбарлаж болохгүй. Үүсгэсэн платформуд нь санаатаагаар донтуулах зорилготой бишээ гэж маргаж байна. Давсаалт дах шатны шүүх хурал хэрхэн явахаас үл хамаарч энэхүү шийдвэр нь цаашдын олон зуун ижил төстэй хэрэгт жишг болох нь бол мэдээж. Одоогийн байдлаар TikTok, Snap зэрэг компаниуч гэсэн ийм төрлийн хэрэгүүдэд нэр холбогдож байгаа. Зарим нь аль хэдийн хэвлэрч нөхөн төлбөр олгохтой хүртэл хүрсэн. Мөн Meta компанийн хувьд энэ хэргийн яг өмнөхөн энэ 7 хоногийн ихэр хүүхдүүдийг онлайн мүлжилгөөс хамгаалж чадаагүй гэх хэрэгээр дуудагдаж $375 сая торгууль төлөхөөр болоод байсан мэлээ. This was a conscious decision that they made. 1400 гаруй жилийн дараа Английн сүмийн удирдагчаар эмэгтэй хүн сонгогдсон байна. Тодорхойлох юм бол өнөөдөр Английн Canterbury хотын хамт ламаар томилогдсон. Өнөөдөр цол хэрмээ авч байгаа Сара Мулалин түүхэндээ анх удаа эмэгтэй хүн энэхүү албан тушаалыг хашиж байгаа тохиолдол энэ албыг хашсан 106 дахь хүн болж байна. Canterbury сүмд ёслол 90 минутын турш үргэлжилсэн. Ёслолд Уэлсийн хунтайж хатан ерөнхий сайд Кир Стармер нар оролцсон байгаа юм. Ёслолын үеэр Мулали амьдралаа эргээд нэг харахад миний өмнө ямар ирээдүй хүлээж байсныг төсөөлж чадхааргүй байсан хэмээн ихээхэн баярлаж байгаа гэдгийг илэрхийллээ. Энэхүү үйл явдал нь түүхэн ач холбогдолтой үйл явдал бол яах аргагүй мөн. Англи Калиби сүм эмэгтэйчүүдийг зөвхөн 1994 оноос мөргөлд оролцуулахыг зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн 2014 оноос епископоор сонгож эхэлсэн ба. Харин Мулалин Англи Калиби сүмийг толгойлохын зэрэгцээ Христийн шашны Англикан урсгалыг дагдаг дэлхийн олон сая сүсгтнүүдийг нэгтгэдэг Англикан холбооны удирдагч болж байна гэсэн. Ёслолын өмнөхөн сүм тодорхой хямралд бол байсан. Өмнөх хамт лам 2024 оны 11-р сард огцорсон. Тухайн үед сүм доторх бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлд өвтөж байсан байдаг. Харин Мулалигийн хувьд намтрыг нь харах юм бол ихээхэн нэр хүндтэй хүн байсан гэдгийг нь бол харж байна. Тодорхойлбол тэрээр сувилагчаас шашны өндөр албан тушаалыг хүртэл хашиж байгаа нэг. 1962 онд Лондонгийн баруун өмнөд хэсэгт орших Woking хотод төрсөн. Их Британд 30 гаруй жил сувилагчаар ажилласан. 37 настайдаа Англид Chief Nursing Officer буюу ахлах сувилагчийн албан тушаалыг хашиж, энэ албан тушаалд очсон хамгийн залуу хүн болж байсан юм байна. Энэ албаны талаар тодруулах юм бол Их Британийн сувилахуун салбарын хамгийн өндөр албан тушаал тооцогддог. Улс даяар сувилахуун бодлого, стандарт, аюулгүй ажиллагааг удирддаг өндөр түвшний мэргэжилтэн юм байна. Хожим тэрээр 2002 онд сахил хүртэж 2018 онд Лондонгийн епископоор томилогдож, Английн сүмийн хамгийн дээд албан тушаалуудын нэгэнд хүрсэн байна. Харин одоо түүний очиж байгаа Canterbury хотын хамламын томилгоо нь Английн сүмийн эмэгтэй удирдлагуудын түүхэнд яхаа аргагүй шинэ хуудас нээсэн үйл явдал мөн сүмийн нэр хүндийг сэргээсэн хэрэгт тооцогдож байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслах өргөнө. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны
5 дугаар сарын 14-өөс 15-нд Хятад улсад очиж дарга Ши Жинпинтэй уулзах болжээ. Ираны дайны улмаас хойшлогдсон энэхүү айлчлал нь дэлхийн 2 том эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ ойролт орондын хүнд нөхцөл байдалд Америк нэгдсэн улс өөртөө итгэлтэй байгааг харуулах зорилготой гэж тайлбарж байна. Дональд Трамп энэ онд Ши Жинпинийг Вашингтонд ирж хариу айлчлал хийхээр төлөвлөж байгаа гэлээ. Харин Хятадын элчин сайдын яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна. Нойз Солонгос улсын удирдагч Ким Жон Ун лав гарагт Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенког Пхеньян хотноо угтаалаа. Энэхүү айлчлал нь Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон хоёр улсын харилцааг бэхжиж байгааг харуулсан хэрэг болж байна. Лукашенко Пхеньяныг Кумсунсан бууганд очиж хүндэтгэл үзүүлэхдээ Владимир Путиний илгээсэн цэцгийн баклаа болон өөрийн нэрийн өмнөөс үргэл ярьжээ. Хоёр удирдагчийн хооронд ямар хэлэлцээ өрнөсөн талаар албаныхан хараахан мэдээлэл өгөөг байна. Америк нэгдсэн улсын томоохон нисэх буудлуудад урт дараалал үүсэж, аюулгүй байдлын албаны 480 гаруй ажилтан 2 дугаар сарын дундаас эхлэн засгийн газрын хэсэгчлсэн зогсолтоос хойш ажиллаа орхисон гэлээ. 50,000 орчим ажилтан цалингүй ажиллаж байгаа нь агентлагийн түүхэнд байгаагүй урт дарааллыг үүсгэж, ноцтой дарамт бий болгож байгааг албаны төлөөлөгч нар Конгресст тайлансан байна. Хэрвээ ажиллах хүчний хомсдол улам нэмэгдэх юм бол жижиг нисэх буудлуудыг хаах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай болж магадгүй гэлээ. Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Ираны дайны улмаас улс орондоо эрчим хүчний үндэсний онц байдал зарлаж, газрын тосны шинэ их усэр хайж эхэлсэн гэдгийг мэдээлээ. Засгийн газрын зүгээс одоогийн 45 хоногийн нөөцөд тохируулан 1 сая баррел газрын тос худалдан авахар төлөвлөж байна. Филиппин улс нь газрын тосныхоо 98%-ийг Персийн булангаас импортлоо. 2 дугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш дизель, бензиний үн 2 дахин өссөн байна. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэсэн байгаа. Маргааш энэ дугаараараа эргүүлцгээе.